Байцгаана уу? За өнөөдрийн энэ цахим сургалтыг үзэж байгаа нийт COC багийнхандаа за мөн энэ сургалтыг үзэж байгаа нийт GCI-чуудаа өдрийн мэндийг хүргэн мэдчилье. За 2025 онд Улаанбаатар хотод Монголд зохион байгуулагдж байгаа Аспак арга хэмжээг доктортой хөгжлийн зорилтыг дэмжсэн ногоон үзэл баримталтай арга хэмжээ зохион байгуулъя гэсэн ийм маш гоё хүчтэй зоригтой онлайнын шийдвэр бол бас гарсан. Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа одоо онлайнын багийн зүгээс. За ингээ энэ хүрээндээ бол бас яг энэ чиглэл рүү зориулсан ногоон баг бид нар бол TEM баг гэж нэрлэдэг байгаа. Доктортой ивент менежментийн баг зохион байгуулалтанд ороод ажиллаж байгаа. Энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээний байгууллага Observe Consulting-тай хамтарч ажиллаад явж байгаа. Миний бие бас GCI гишүүний хувьд за Observe Consulting-ийн үүсгэн байгуулагчийн хувьд энэ ажилд бас хувь нэмэр хүч өргөөд ингээ явж байгаа. За бид нэр дор бүгнээ завгүй танхимын сургалт хийх боломж одоо маш ховор байгаа учраас сургалтыг бол цахимаар хийчихье гэсэн ийм одоо санал санаачлага талаасаа гараад өнөөдрийн энэ цахим сургалтын бичлэг та бүхэнд хүрж байна. Энэ цахим сургалтын зорилго бол маш тодорхой. За энэ зөвлөмжөнд одоо туссан мэдлэг ойлголтуудыг л та бүхэнтэй хуваалцахад чиглэж байгаа. Тэгээ яг хөө ер нь бол бид нар энэ яагаад доктортой ивент менежмент хийх ёстой юм бэ гэдэг энэ одоо зүйлийг бас нэг товчхон хуваалцчихъя гэж бодоод эхний нэг энэ оршил хэсгийг миний бие хийж байгаа. За сургалтын хоёр дахь хэсэгт бол бид нар яг TEM багийн зүгээс гарсан доктортой ивент менежментийн зөвлөмжийн одоо гол бүрдлүүдийг та бүхэнтэй хуваалцсан. За даа ялангуяа манай COC багийнхны зүгээс үүн дээр яг хаана юун дээр яаж хамтран ажиллах хэрэгтэй байгаа вэ гэдгийг манай од гэрэл багш маань ингээ хуваалцаад явнаа. Манай TEM багийн бас хүчтэй гишүүн байгаа. За гурав дахь хэсгээр нь бол аливаа арга хэмжээний одоо нэлээд чухал ач холбогдол өгж удирдах ёстой хэсэг бол хог хаягдлын менежмент байдаг. Хог хаягдал одоо олон төрлөөр гардаг. Тэгэхээр энэ хэсгийг бол манай багийн бас нэг хүчтэй гишүүн манай Амка маань ингээ хуваалцсанаа. За ингээд хэдүүлээ сургалтандаа орё. За TEM багийн зүгээс 2025 оны Аспакт зориулж ногоон үзэл баримтлалын одоо хандлагуудыг шингээсэн, шаардлагуудыг тусгасан зөвлөмжийг бол боловсруулад одоогоос бараг 2-7 хоног, 3-7 хоногийн өмнө бол COC багаар оруулж батлуулаад тэгээд нийт багийнхан та бүхэнд бол аль хэдийн хүргэсэн байгаа. За зарим хүмүүс бол уншсан байгаа баха. Зарим нь бол уншсан, уншаагүй ч байж магадгүй. Бид нар бас COC багийн 6 багтаа бас яг биечлэн цахимаар уулзсан. Тэгэхэд зарим нь бол уншсан, уншаагүй янз бүр л байна лээ. Тэгэхээр та бүхэн маань юуны өмнө энэ зөвлөмжтэй маш сайн одоо нэгтний ба уншиж танилцаарай гэж одоо хүсэж байна. За энэ нь бол зөвхөн энэ аспектад зориулагдахаас гадна та бүхний хувийн чинь ажилд, хувийн чинь карьерд, бизнест чинь бас маш их хэрэгтэй байж болох ийм саналууд, зөвлөгөөнүүдийн тусцсан зөвлөмж байгаа юм шүү. За энэ зөвлөмжийг бол бид нар бас олон улсад мөрдөгддөг одоо стандартууд, гайдансуудаас одоо авч яг монголчуудынхаа нөхцөл байдалд, Монголынхаа нөхцөл байдал, энэ жилийнхаа нөхцөл байдалд тохируулж боловсруулсан ийм зөвлөмж байгаа юм шүү. Маш практик болсон гэж би төвдөө үзэж байгаа. За бас нэг зүйлийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр энэ зөвлөмжөнд туссан бүх одоо зөвлөгөөнүүдийг, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бол чанга бас амаргүй байж магадгүй. Тэгэхээр одоо манай арга хэмжээг зохион байгуулж байгаа Манлайлын багийнхан болоод бидний зүгээс юу гэж одоо үзэж зөвлөж байгаа вэ гэхээр энэ зөвлөмжөнд туссан зөвлөгөөнүүдийг чадах чинээгээрээ л манай энэ жилийнхэн хэрэгжүүлье. Бүгдийг заавал 100% хэрэгжүүлэхэд одоо амаргүй байж магадгүй, бас одоо сорилтууд тулгарч магадгүй. Монголчууд бид нар чи өөрснөө үйлдвэрлэгч улс орн биш. Жишээлбэл одоо юу гэдгийг бүх үйлдвэрлэл одоо тэр хоол хүнсэнд хийж байгаа зүйлүүд бол органик гаралтай, органик одоо сертификаттай байх ёстой ч гэж яах шиг, 400 майл дотор үйлдвэрлэгдсэн байх ёстой ч гэж яах шиг, эсвэл одоо дахин боловсруулагддаггүй зүйлийг одоо огт хэрэглэхгүй байх ёстой ч гэж яах шиг ийм шаардлагууд бол энэ дотор байгаа. Тэгээ одоо бид нар тэрийг ямар тусгахгүй байлтай биш тусгасан. Тэгээ бид нар тэрийг чадах чинээгээр хэрэгжүүлнэ. За үнэхээр боломжгүйг нь бол одоо яах вэ тэгээд тэгтээ ингээд яг хараад үзэхээр энэ дотор огт боломжгүй юм бас байхгүй байгаа. За үүнийг бол тэгтээ аль хэдийн бас ажил хэрэг болгоод явж байгаа зүйлүүд бол бас байгаа.
Одоо жишээлбэл нэг удаагийн хэрэглэн дээр ихэд дахин боловсруулагддаггүй зүйлүүдийг оруулахгүй дандаа дахин боловсруулагдах боломжтой цаасаар модоор хийсэн хоол хүнсний савыг одоо манайхан худалдаа авалт хийгээ явж байгаа юм байна лээ. Тээврийн хэрэгслүүд дээр ихэд л одоо цахилгаан, мопед, дугуй гэх мэтийн зүйлүүдийг хангаад явж байгаа гэдэг ингээд яг энэ зөвлөмжийн тусцсан ажлууд бас эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаа шүү guys. За энэ тогтвортой хөгжлийн үйл баримтлалыг дэмжсэн ногоон одоо ивент гэж юу нь юу вэ гэж те энийг гэхдээ товчхон ярьчээ. Энийг ярил бол маш их зүйлийг одоо ярих боломжтой. Тэгэхээр энэ тогтвортой хөгжил гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний 8 одоо тэрбум хүн төрөлхтөн 200 гаруй улс орн бүгдээд зорж байгаа гол зорилго. За энэ зүйл бол хүн төрөлхтөнд одоо нийтлэг тулгараад байгаа асуудлууд юу юм бэ? Түүнээс л гарч ирсэн гол зорилтууд. Тэгэхээр одоо өөр судалгааны байгууллагууд өөр цаг хугацаанд судалгаа явуулахад ижил үр дүнд хүрээд байгаа байхгүй юу? Тэр нь бол одоо хүн төрөлхтөнд тулгарч байгаа хамгийн номер 1 одоо асуудал бол шийдэх ёстой асуудал бол энэ уур амьсгалын өөрчлөлт байна гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байгаа гол шалтгаан нь бол энэ хөлөмжийн хийн ялгаруулалт. Хөлөмжийн хийн ялгаруулалт чинь дэлхийг ингээд нэг юм ноолурын хөнжлөөр хуччихад байгаа юм шиг ийм эффект үзүүлээд нарнаас ирсэн туяа эргээгээд сансар окторгойлоо ойх ёстой байтал ойж чадахгүй ингээд нэг хөнжлөнд орцсон юм шиг ингээ одоо халаад тэр халалтаас нь болсон одоо томоохон янз бүрийн уур амьсгалын өөрчлөлтийн үзэгдлүүд гараад байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгоод байгаа хөлөмжийн хийн ялгаруулалт нь тэгвэл юунаас бий болд юм бэ гэхлээр энэ бол мэдээж маш олон зүйлээс бий болж байгаа. За түүний дотор бол эрчим хүч. За бидний одоо зохион байгуулж байгаа энэ ивент арга хэмжээнүүд ч гэсэн энэ хөлөмжийн ялгаруулалтанд өндөр хувь эзэлдэг. Тухайлбал 10% дэлхийн хэмжээнд. Энэ нь одоо энэ дэлхий дээр явж байгаа бүх онгоцнуудаас ялгардаг хөлөмжийн хийнээс хүртэл их байгаа гэсэн санаа баггүй. За ийм учраас бид нар энэ ивент менежмент руу бол тогтвортой хөгжлийн үзэл баримталд хандаж ногоон аспак зохион байгуулж ногоон үзэл баримталтай арга хэмжээ ингэж хийж яваам шүү guys. Тэгээ та бүхэн ийм одоо бас онлайн мэдлэг ойлголттой, суур мэдлэг ойлголттой байвал зүйтэй гэсэн үгнээс оруулж байгаа. За хоёрдугаарт нь бидэнд бас өөрөөр хэлбэл монголчууд биднэрт бас энэ аспакийг ногоон үзэл баримталтай тогтвортой хөгжлийн зорилгод чиглүүлэн хийх маш том шалтгаан байна. За тэр нь юу вэ гэхлээр бид нар өөрсдөө монголчууд өөрснөө энэ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том хохирогчдын нэг болсон юм чинь. Энийг судалгаагаар гаргацсан. Энэ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хохирол улс амсж байгаа 8 улс орны 8 дугаарт нь бид нар орцсон явж байгаа. Ирэн бэллээрээ. За ийм учраас энэ дэлхийн одоо 100 гаруй орны 5000 гаруй одоо залуус цугларч байгаа энэ арга хэмжээнд дээр монголчууд бид нар ногоон хөгжлийн төлөө, тогтвортой хөгжлийн төлөө манлайлал үзүүлж байгаагаа, аливаа арга хэмжээг энд чиглүүлж хийж байгаагаа, за энэ рүү одоо бодит бас акшн ажил хийж байгаагаа, үр дүн гаргаж байгаагаа бодитоор харуулах, найз нөхөддөө, GCI-чуудтай харуулах юм хэрэгцээ шаардлага бас биднэрт үнэхээр бодиттой байна гэж үзэж байна. Ийм учраас тем багийнхын зүгээс одоо энэ зөвлөмжийнхаа дагуу бас нэлээд хэдэн ажлуудыг бас одоо ингээ хийгээд явж байна. IT-гийнхантайгаа хамтраад бид нар вебсайт болон аппликейшн дээрээ мэдээлэл оруулж байгаа. Та бүхэн маань тэн дээр маш идэвхтэй байгаарай гэж хүсэж байна. За энэ талаар бол одоо сургалтын 2 дугаар хэсэгт манай Одко яриад явна. Тэгээд та бүхэн тэрнээс илүү их мэдээлэл авах байхаа гэж бодож байна. За монголчууд бидний хувьд гэвэл одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бас дуу хоолойгоо нэгтгэхэд 2015 оноос энэ одоо игнэнд нэгдээд явж байгаа. Хамгийн сүүлд одоо ерөнхийлөгч нь очоод олон улсын өмнө бас томоохон амлалт бас авцсан байгаа. 30 он гэхэд Монгол улс хэмжээ ялгаруулалтаа 22% бууруулнаа, 23% бууруулнаа гэдэг ингэсэн. Тэгээ энэ амлалтуудад ч гэсэн бидний өнөөдөр энэ хийж байгаа энэ ажил маань бас одоо маш их том хувь нэмэр оруулах, үлгэрлэл, манлайлал үзүүлэх, нийгэм олон нийтийн одоо тэр ухамсар мэдлэг ойлголт awareness-ийг төрүүлэх маш юм том одоо импакттай ажил болох байхаа гэж ингэж бодож байна. За тэгээд төгсгөлд нь би нэг зүйлийг одоо дурдаад энэ өөрийнхөө эхний хэсгийг өндөрлөе. Тэр нь юу вэ гэхээр бид үнэхээр хамтдаа зам татуулж байна, цоо шин зам гаргаж байна гэсэн үг guys. Өөрөөр хэлбэл Монголд одоо бид нар яг энэ тогтвортой хөгжлийн хүрээнд ивент арга хэмжээг зохион байгуулж байгаа, ногоон үзэл баримталтай ивент зохион байгуулж байгаа ивент бол яг одоогоор бол байхгүй байна. Монголд бол томоохон ивентүүд байгаа. Бид нар бүгдээ мэдж байгаа тийм ээ. Одоо манай наадам бол том ивент.
нөгөө дан шиг том ивент, морин уралдаанууд, за одоо нөгөө бүргэдийн баяр, мөсний баяр гэдэг ингээд том арга хэмжээнүүд хийдэг. Урлаг спортын тоглолтууд болдог. Бөөн хог хаягдл үлддэг. Одоо тэнд ингээд бөөн одоо байгаль орчинд оройтол үлддэг. Тэгэхээр бид нар бол энэ ивент гэдэг зүйл бол өөрөө энэ нийгэм байгаль орчинд маш их юм нөлөөтэй дарга хэмжээ юм байна гэдгийг одоо ухамсарлуулах. За тэгээ энэ арга хэмжээг заавал тийм бохир заваа, заавал тийм хог хаягдл үлдээдэг, заавал одоо тэр шороо манан татсан ийм байдлаар хийхгүй байж болдгиймаа гэдгийг бас харуулах юм боломж байна гэж үзэж байна. За тэгээд дараагийн жил 2026 онд Монголд бол уур амьсгалын өөрчлөлтийн цөлжилтийн эсрэг том арга хэмжээ болно. Энд бол дэлхийн одоо улс орнуудын яг одоо шийдвэр гаргагч нар, улс төрийн том зүтгэлтнүүд нь одоо ирнэ, байгаль орчийн асуудал хариуцсан улсууд нь ирнэ. Тэгэхээр энэ арга хэмжээгээ ч гэсэн бид нар доктортой хөгжлийн ивент менежментээр зохион байгуулж таарах байх гэж ингэж бодож байгаа. Тэгэхэд яах нь вэ? GC-чүүд бид нар урд жил нь яг энэ чиглэлээр асуудал одоо ярьцсан, зөвлөмжөө гаргацсан, түүнийгээ дагаад ажилтсан, алдаа оноогоо харцсан, магадгүй тодорхой үр дүнгууд гаргацсан. Ингээ байж ивэл бид нар энэ Монгол улсдаа, энэ одоо эх орондоо, Улаанбаатар хоттоо, за тэгээ үе тэнгийн найз нартаа, дэлхийн одоо GC-чүүдтэй энэ чиглэлээр маш том үлгэрэл манлайл болох юм аа. Аспагийн түүхэнд ч гэсэн яг энэ бол одоо анхны Green Aspag болох нь тодорхой. Одоо ийм гоё одоо санал санаачлалыг гаргаад явж байна хэдүүлээ. За тэгээд та бүхнийгээ доктортой ивент менежмент Green Aspag хамтарч ажиллахыг одоо чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд go Green Aspag. Дамжих төсөө guys. За Digital and Green Bag-ийн ногоон конференц хариуцсан захирлууд гэрлээ. За өнөөдөр бүх CFC багийнхаа захирлууд болон бүх офисер гишүүдтэй доктортой ивент менежментийн зөвлөмжийг маш тодорхой байдлаар бас танилцуулгаад энэ дээр гарч ирсэн байна. За бидний энэ зөвлөмж маань болохоор хаанаас гарч ирсэн бэ гэхээр бид нар GIZ болон Green сертификат олгодог байгууллагуудын ногоон сертификатын зөвлөмж гайдлайнуудаас боловсруулад эдгээр доктортой хөгжлийн зорилтын хүрээнд ивентийг хэрхэн доктортой үйл ажиллагаатай явуулж болох вэ гэдэг зөвлөмжийг Монголд болох GCI Aspag арга хэмжээндээ зориулан боловсруулсан байгаа. За энэхүү боловсруулалт зөвлөмжөндөө бид нар юу тусгасан бэ гэхээр SDG-ийн 17 зорилтын хэд хэдэн зорилгоодыг тусгасан. За үүнээс харах юм бол бид нар хог хаягдлаа дахин боловсруулах, дахин ангилах, хоол хүнсэн дээрээ илүү орон нутгийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах, тээвэр хөдөлгөөн дээрээ бид нар илүү цахилгаан болон эко-машин ашиглах, эсвэл бид нар экономи буюу одоо жишээ нь энгийн одоо суудлаар тээврээ зохицуулах мөн илүү ногоон сертификаттай ийм байгууллагуудыг сонгож худалдаа авалт хийх гэх мэтчлэн доктортой хөгжлийн зорилтын 9, 11, 12 за тэгэд 13 гэдэг зорилтуудыг бас тусгаж энэхүү зөвлөмжийг боловсруулсан байгаа. За доктортой ивент менежментийн хүрээнд яагаад Aspag-ыг зохион байгуулах чаав гэхээр бид нар Aspag-ыг Монголдо 2 дахь удаа зохион байгуулж байгаа. Тийм ч учраас бид нар илүү дижитал инновац байхаас гадна илүү байгаль дээлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн энэ ивент арга хэмжээг зохион байгуулж болох вэ гэдгийг тэр дундаа GCI Аз намхан талын бүсийн чуулган 2025 арга хэмжээн дээрээ бараг GC-ийн түүхэнд анх удаага ногоон ивент менежментийн хүрээнд зохион байгуулж байгаараа маш онцлог байгаа. Бас нэг зүйл нь болохоор Монгол улсад маш олон ивентүүд болдог ч гэсэн бид нар байгаль дээлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн алхмуудаа тооцож, карбоныг бууруулж хэрхэн офсет хийж байгаа вэ гэдгийг хэмжиж чаддаггүй. Тэгэхээр энэ тайланг гаргаж бид нэр эргүүлээд сертификат авах зорилготойгоор анх удаага Монголдо бас ийм ногоон ивент менежментийн хүрээнд, доктортой ивент менежментийн хүрээнд одоо энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тийм ч учраас манай одоо илүү Green сертификат авах багийн үндсэн зорилго маань бид нар энэхүү арга хэмжээгээ илүү ногоон байгаль дээлтэй зохион байгуулсан шүү гэдэг тайлан мэдээгээ өгч ийм сертификат авах зорилготойгоор зохион байгуулж байгаа учраас энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бүх багийнхан маань энэхүү одоо ивент менежментийн зорилтууд зөвлөмжүүдийн дагуу үйл ажиллагаагаа явуулж чадах юм бол бүгдийн биш юмаа гэхэд нэг зорилтыг биелүүлж чадах юм бол бид нар тодорхой уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж чадж байгаа гэсэн үг юм. За үүний хүрээнд бид нар баг болгонд өгсөн байгаа энэ
худалдаа авалт, ивент зохион байгуулалт, хоол хүнс гэдэг дээр юм тодорхой зөвлөмжүүдийг танилцуулж байгаа. За эдгээрээс танилцуулах юм бол бид нар ер нь бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа бол тухайн байгууллагуудаа ямар нэгэн ISO стандарт нэвтрүүлсэн. За тэр дундаа 14,000, 50,001 гэдэг стандартуудыг нэвтрүүлсэн байх юм бол тухайн бараа үйлчилгээ маань өөрөө доктортой ивент менежментийн зөвлөмжийн тодорхой нэг зорилтыг биелүүлж ингэж үзэж байгаа. За мөн тухайн бидний худалдан авж байгаа бараа бүтээгдэхүүн хэвлэл хамтран ажиллаж байгаа байгууллагууд маань ногоон шошго болон эсвэл эко тэмдэгтэй байх юм бол бас бидний зорилтуудын зөвлөмжийн нэгийг хангаж байгаа гэсэн үг. Мөн ивент болж байгаа газар маань үйл ажиллагаа явуулж байгаа бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа газар маань эрчим хүчний хэмнэлттэй эсвэл бонз болон доктортой үйлчлэлийн зорилт хэрэгжүүлдэг тийм бодлоготой байх юм бол бас давуу тал болно. Мөн байгаль дээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг, тэрийгээ тайлгандаг байх юм бол манай зөвлөмжийн бас нэг хэсгийг хангаж байгаа гэж үздэг. Тэгээ үүнтэй ижилхэн бидний худалдаа авалт хийх гэж байгаа, гэрээ байгуулах гэж байгаа газар нэг ч ихсэн хоогоо ангилаад дахин босруулах үйлдвэрт өгдөг байх юм бол бас бидний зорилтыг хангадаг. Мөн эрчим хүчний хэрэглээгээ хэмнэдэг, дахин ашигладаг, хүлэмжийн хийгээ тоолдог. За мөн эдгээр доктортой үйлчлийн зорилтын хүрээнд эдгээр алхмуудыг хийхээс гадна бид нар худалдаа авалт хийхдээ энэ бараа ажил үйлчилгээ нийлүүлж байгаа болон гэрээ байгуулж байгаа аж ахуй нэгжүүд маань эдгээрийн нэг шаардлагыг хангаж байгаа юм бол бид нар яг зөвлөмжийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж гин гэж үзэж байгаа. Тийм учраас биднэрт манай багт болохоор COC багийн гэрээ байгуулж байгаа хамтарч ажиллаж байгаа газруудаасаа, вендоруудаасаа тухайн мэдээллүүдийг авч өгч хамтарч ажилласнараа бид нар green certificate авах боломжтой болж байгаа. За цааш нь явах юм бол мэдээж ивентийн арга хэмжээнд бүгдээрээ ямар нэгэн байшин, барилга талбайд болдог. Тэгэхээр эдгээр талбайнууд маань лидийн сертификат буюу илүү ногоон барилга сертификат авсан. Мөн ижлэгэн турхаан барилга байгууламж нь яг түрүүний худалдаа авалт бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт гэдэгтээ яг ижилхнэр илүү ESG бонзын тайлан буюу доктортой үйлчлийн зорилтуудыг хэрэгжүүлдэг тийм бодлоготой байх, тодорхой стандарт нэвтрүүлсэн байх юм бол бид нар энийг доктортой үйлчлэлийн зөвлөмжийн дагуу байгаль дээлтэй доктортой үйл ажиллагаа явуулдаг газруудын тодорхой шалгууруудыг хангасан гэдэг үзүүлэлт төр бас тооцож болж байгаа. Тийм учраас бид нар энэ жишээ зохион байгуулж байгаа багуудаас доктортой ивент менежментийн зүгээс энэхүү мэдлэгүүдийг бас авахаар байгаа. За ялва нэг ивент арга хэмжээ маань мэдээж барилга байгууламж талбайд болж байгаа. Тийм учраас бид нар илүү тухайн барилга байгууламжинд лидийн ногоон барилгын сертификат авсан бол бүр номер 1 шалгуур болдог. Гэхдээ Монгол улсын хэмжээнд лидийн сертификат авсан маш цөөхөн байгууллагууд байдаг учраас бид нар тухайн барилга байгууламжийг явуулж байгаа, эрхэлж байгаа байгууллага нь өөрөө ISO стандартын 14,001, 50,001 гэдэг сертификат авсан мөн эрчим хүчний хэмнэлттэй ямар нэгэн их үүсвэр ашигладаг, хог хаяглаа дахин босруулдаг гэдэг шалгуурууд нь бидний арга хэмжээ явуулах барилга байгууламжаа сонгохдоо эдгээр шалгууруудыг авч утсан гэж тайландаа тусах учраас эдгээр мэдээллүүдийг бас биднэрт авч өгөх хамгийн чухал шаардлагууд байгаа. Мөн альва ивент арга хэмжээ нь өөрөө маш их хөдөлгөөн, тээвэр, transportation гэдэг юм хөдөлгөөнүүд үүсдэг. Эдгээр хөдөлгөөн дээр бид нар жишээ нь онгоцоор нисэж ирж байгаа бол та экономи бизнес класс биш экономи буюу энгийн англиар нисэж ирэх нь өөрөө карбоныг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Мөн тухайн үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүд маань өөрөө ойрхон локейшн дээр явах юм бол илүү тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү алхах эсвэл дугуй ашиглах, эко цахилгаан скутер ашиглах, хэрвээ машин ашиглах болох юм бол тэр нь илүү цахилгаан их үүсвэртэй байх. Бөөнөрөө эсвэл шаттл бас буюу нэгдсэн нийтийн тээврээр зорчих нь өөрөө нэг хүн машин хэрэглэснээс олуулаа нэг нийтийн тээврт сууснараа тодорхой хэмжээний карбоныг бууруулж чаддаг гэж үздэг учраас эдгээр тоонуудыг хэмжиж бид нар тайландаа тусах нь хамгийн чухал байгаа учраас логистик баг маань энэ нийтийн тээврийн болон шаттл басны зорчигчдын илүү хөдөлгөөнийг бас мэдээлэхэд тайлгнахад бид нартай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор ер нь энэ
барилга байгууламжийг сонгохдоо аль болох эрчим хүчний хэмнэлттэй ямар нэг их үүсвэр ашигладаг байл давуу тал болно. Мөн бохир ус буюу саарал усыг дахин боловсруулж тодорхой үйл ажиллагаанд тусгадаг байх юм бол бас дахин давуу тал болдог. Мэдээж хог хаягдал, за тэгээ усыг хэрхэн арга гамтай хэрэгжилж байгаа вэ гэдэг үзүүлэлтүүд нь бид нар хэрэгтэй учраас тухайн газруудтайгаа гэрээ байгуулахдаа худалдаа авалтын журмандаа түрүүний зөвлөмжүүдийг тусгахаас гадна бид нар эдгээр мэдээллүүдийг давхар авахад юм чеклист боловсруулж өгөх учраас үүний дагуу бид нар манай офисер болон захирлууд маань бид нар мэдээ тайлангаа тухайн ивент болох явцдаа эсвэл ивентийн өмнө дараа нь өгсөний ачаар бид нар грин сертификат авахд томоохон алхмууд болж байгаа. Тийм учраас биднэрт нийлүүлэгчдийн мэдээллийг өгч за доктортой ивент менежментийн үнэлгээг үнэлэхэд тухайн дата мэдээллийг цуглуулж өгөхөд маш чухал хэрэгцээтэй алхмууд болж байгаа шүү. За дараагийн нь болохоор оролцогч талуудын хамтын ажиллагаа гэсэн хэсэг байгаа. Мэдээж альва үйл ажиллагааг явуулахад одоо Aspect дээр 150 гаруй одоо ингэ сайн дурын GCI мемберүүд ажиллахаас гадна бас юм туслан гүйцэтгэгч компаниуд байгаа. Үүний зэрэгцээ бид нар сайн дурынхангүйгээр одоо ивентийг зохион байгуулахад аюу хэцүү. Тэгэхээр хүний нөөц буюу HR-ийн баг маань сайн дурынхандаа доктортой ивент менежментийн хүрээнд бид нар энэ бүх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа учраас оролцогчдын майндсет буюу одоо жишээ нь хандлагыг бас өөрчлөхөд манай багийн сургалтыг үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн оролцож байгаа тэр сайн дураар оролцож байгаа хүүхэд нь өөрөө усаа уухдаа хүртэл усныхаа савыг ашиглах мөн хогоо ангилж хайна гэдэг ийм сэтгэхүйтэй болно гэдэг нь бусдад уриалж чиглүүлэхэд маш том алхам болдог. Тийм учраас бид нар сайн дурынхан болон ивентэд оролцож байгаа хүмүүс болон зохион байгуулж байгаа багийнхандаа энэхүү сургалтыг зохион байгуулалттай ингээд бичлэг болгоод хүргэж байгаа юм шүү. За үүний дараа болохоор бид нар ивентийн нийт оролцогч нарт ер нь мэдээлэл тайлан хүргэх энэ ажлуудыг хийх хэрэгтэй байгаа. Тийм учраас бид нар маркетинг PR багийнхантайгаа сошиал медиа сувгууд болон вебсайт болон аппликейшн дээрээ тухайн одоо арга хэмжээнөөрөө байгаль дэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг доктортой ивент менежментийн зөвлөмжийн дагуу зохион байгуулагдаж байгаа гэдгээ нэгдүгээрт мэдээлэх хэрэгтэй байгаа. Үүний дараа бид нар илүү яг үйл ажиллагаа процесс явагдах үед болохоор процесс одоо явагдах үе ивент болох үед transportation тэгээд хог хаягдал мөн хоол хүнсэн дээр нь хэрхэн ивент менежментийн зорилтыг хэрэгжүүлж байгаа гэдэг хэмжилт датануудаа бас оруулаад явхад бүх багууд маань биднэрт мэдээлэл өгж ингэж хамтарч ажиллахаар байгаа. За тэгээд ивентийн үед бид нар бүх одоо чинь маркетинг PR багийнхантай хандарч хэлэхэд бүх ивентийн үед доктортой ивент менежментийн хүрээнд бид байгаль дээлтэйгээр усаа дахин одоо усаа хэмнэж хоолоо илүү хаягдал багтаагаар гаргасан их үүсвэрийн хогийн их үүсвэр дээр нь ангилан ялгаж ингэж зохион байгуулж байгаа гэдэг сэтгэхүй болгоныг ингэж өгч хамтарч ажиллах хэрэгтэй байгаад байгаа. За үүний дараа болохоор бид нар бүх оролцогч талуудын хамтын ажиллагаануудыг зөвлөмжөндөө тусгасан байгаа. Энэ дээр өөрөөр хэлбэл альва үйл ажиллагаа нь угаасаа кейтеринг хоолгүйгээр төсөөлөхгүй. Тэгэхээр энэ хоол хүнсэн дээр бид нар хэрхэн хоол хүнсээ та нэг бол яг бүтэн идэж дуусгах хэрвээ идэж дуусгаагүй илүү гарсан хоолоо бид нар charity байдлаар дараагийн байгууллагад өгж байгаа шүү. Эсвэл хаядлаар нь бид нар компост бордоо хийж байгаа шүү гэдэг үйл ажиллагаа зөвлөмжүүдийг манай хог хаягдлын баг маань чиглүүлээд өгж байгаа учраас яг энэ кейтерингтэй хоол хүнстэй яг хог хаягдaltaй холбоотой багууд маань болохоор эдгээр зөвлөмжийн дагуу манай Green Office-аас бас асуугаад мэдээллүүд аваад хамтарч ажиллаад энэчнээс гарсан үр дүн хамгийн гол нь хэмжиж тоолох тэнцээс нэг ч гэсэн импакт үзүүлэх нь хамгийн гол зорилго болоод байгаа. За тэгээд хэвлэл мэдээлэл буюу яг PR, social marketing-ийн зүгээс болохоор бид нар нөгөө энд хамгийн гол нь ингээл ивентэд чимээгүйхэн хийхээс илүү бусдад awareness үүсгэж одоо бусдад мэдээлэх зорилгоор илүү энэ ивентийг бид нар Монголдо анх удаа доктортой ивент менежментийн зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ зөвлөмжийн дагуу бид нар 6 шаардлагыг тавьж байгаа. Тэр нь одоо тээвэр дээрээ, эрчим хүч дээрээ, хог хаягдал дээрээ, барилга дээрээ, за тэгээд ус гэх мэтчлэн зүйлүүд дээрээ бид нар дандаа байгаль дэлтэй доктортой ивент менежментийн үйл ажиллагаа явуулах зорилгоор ингэж зохион байгуулж байгаа гэдгийг бусдад мэдээлэх яг ивентийн туршид бид нар аппликейшн болон вебсайт, сошиал сувгууд дээрээ энэхүү ивентийн өдөр тутмын үйл ажиллагаанаас хэр их карбоныг бууруулж чадсан, тэр нь бидний одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар импакт үзүүлж байгаа гэдгийг хүртэл тоолж харуулхад манай хэвлэл мэдээллийн баг болон PR маркетингийн баг маань бас маш сайн хамтарч ажиллаад илүү өөрсдөө мэдхтэй байхаас гадна биднээс одоо чинь ямар мэдээллийг хурдан тусах вэ, энэ дээр яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр бас оролцоод явах хэрэгтэй байгаа.
За ингээд хэдүүлээ одоо яг хог хаягдлын менежментийн хүрээнд манай ивент доктортой ивент менежментийн хүрээнд хамгийн чухал нэг хэсэг болох хог хаягдлын менежмент дээрээ хэрхэн багууд хамтарч ажиллах талаар мэдээллийг манай амгалан эрдэнэ захирал маань өгнө. Сайн байцгаана уу, Digital and Green Bag-ийн хог хаягдал хариуцсан офисер амгалан эрдэнэ. За өнөөдөр та бүхэндээ хог хаягдлын менежментээ хэрхэн хийх талаар зөвлөмжийг хүргэх гэж байна. За хог хаягдлын менежментээ төлөвлөхдөө би тэгэд болохоор хог хаягдлын менежментийн үндсэн суурь зарчим болох 3 ард зарчимнээр тулгуурлаж хийсэн байгаа. За энэ нь хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн зарчимнээр нэмэх нь хог хаягдлаа ангилах гэсэн зарчмуудыг оруулж төлөвлөсөн байгаа гэсэн үг. За тэгэхээр үйл ажиллагаанаас гарч байгаа хог хаягдлаа хамгийн бага хэмжээнд үүсгэх буюу өөрийн улс орон дахин боловсруулах боломжгүй бараа бүтээгдэхүүн аль болохоор сонгож авахгүй байх. За сонгож авсан тохиолдолд аль болохоор байгаль дээлтэй материалыг сонгож авахыг зөвлөж байгаа. За хог хаягдлын ангилал гэдэг маань нийт бүх үүсэж байгаа хаягдал дотроосоо дахин боловсруулах боломжтой хаягдлыг ялгаж авах зорилттой ийм энийг дахиач. За хог хаягдлаа ангилж ялгана гэдэг нь болохоор нийт үүсэж байгаа бүх хаягдлаас дахин боловсруулах боломжтой хаягдлуудаа ялгаж салгаж аваад дахин боловсруулах үйлдвэрт нөх зорилгоор хийгдэж байгаа үйл явцыг хэлж байгаа гэсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд би тэд бол хогоо бууруулахыг, дахин ашиглахыг, дахин боловсруулахыг, ангилахыг илүү төлөвлөх ёстой гэсэн үг байгаа. За нэг удаагийн хэрэглээний хувьд гэвэл манай улсад дахин боловсруулах боломжгүй байдаг учраас би тэд илүү байгаль дээлтэй материал болох мод олон цаасан материалыг сонгохыг зөвлөж байгаа. За хэвлэлийн хувьд гэх юм бол аль болохоор хэвлэмэл материалыг бага хэрэглэх. За хэвлэсэн тохиолдолд даавн болон модон цаасан материал дээр хэвлэхийг илүү санал болгож байгаа. За жишээлбэл фотовол буюу зураг авахулах нь мэдээллийн хаануудаа илүү ургамлан ханаар хийх. За эсвэл дараа нь дахиж ашиглаж болох стикерээр ашиглаж хийх зэргийг төлөвлөж хийж байна. За хоол хүнсний хаягдлын хувьд болохоор хоолны хаягдал аль болохоор бага үүсэхийг эрмэлзэх. Ингийн тулд ирсэн зочдынхаа тоогоор хоолоо гаргах, за мөн буфет хоолны үед яг өөртөө идэх хэмжээгээр авахыг сануулгах гэх мэт ажлуудыг бас сануулж өгөх хэрэгтэй. За дээрэс нь үүссэн хоолны хаягдлаа аль болохоор ангилж ялгаарай. За ингэж ангилж ялгалсан тохиолдолд бид нар ангилж ялгасан хүнсний хаягдлыг бордоо болох талбай руу хүрэхээр төлөвлөсөн байгаа гэсэн үг. За илүүдл ямар ч хүний гар хүрээгүй ийм цэвэрхэн хоол хүнснүүдэд болохоор бид нар эмзэг бүлгийн хүмүүст өгөхөөр бас төлөвлөсөн байгаа. За ингэж хүрэхдээ мэдээж эрүүл ахуйн чанарын шаардлагыг өндөр түвшинд барьж хүргэнэ. За ивент арга хэмжээний үед гарч байгаа шингэн хүнсний савлгаантай бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ за усны савыг бол аль болохоор бага гаргахыг эрмэлзэх хэрэгтэй. Ингэхдээ одоо зочин нэг бүрт ивент арга хэмжээний туршид хэрэглэх усны сав өгөх. За савлгаатай усны сав хэрэглэсэн тохиолдолд түүнийхээ доторх шингэнийг сайтарсуулаад овор хэмжээг нь багасгаж хайхыг заавал сануулж өгөх хэрэгтэй. За ингэснээр бол овор хэмжээг нь багасгаснаар бол дахин боловсруулах үйлдвэрт хүргэж өгөх тээврийн зардлыг хэмнэх гэсэн ийм эерэг давуу талыг бий болгож байгаа. За шилэн савлгаатай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол аль болохоор дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний шилэн савлгаатай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол энийг дотоодын үйлдвэр маань эргүүлж авч яваад цэвэрлээд угаах үйлдвэртэй маш сайн угаасны үндсэн дээр дахиад бараа бүтээгдэхүүн хийж хэрэглэдэг байгаа гэсэн үг. За хөнгөн цагаан савлгаатай материалыг хэрэглэх юм бол энэ нь манай улсад 100% дахин боловсруулагддаг учраас доторх шингэнийг нь мэдээж заавал сулсан байхыг зөвлөн. Дээрэс нь овор хэмжээг нь бас багасгасан байхыг шаардж байгаа гэсэн. Манай арга хэмжээний хог хаягдлын менежмент нь илүү кейтеринг болон ивент зохион байгуулж байгаа багуудаас илүү надаас зөвлөгөө авч ажиллах боломжтой байгаа. За эдгээр багуудтай зориулаад болохоор би тэд нэг хуудас юм зөвлөмжийг боловсруулж хөргүүлэх болно. За дээрэс нь болохоор сайн дурын ажил энэ хэсгүүд дээр ажиллах сайн дурын ажилтнуудтай мэдээллүүдээ маш сайн өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд чеклистүүд бас гарна. Чеклистүүд дээр хэдийн хэмжээний дахин боловсруулах боломжтой хаягдал үүссэн, тэрнийхээ хэмжээг төлөвлөөд тэр нь буцаад сертификат дээр манай орох боломжтой байгаа гэсэн үг.
За HR буюу сайн дурын ажилтнууд хариуцж байгаа багийнх нь болохоор би яг хог хаягдлын менежмент дээр яаж ажиллах вэ гэдэг дээр нөлөөдөлгүй мэдээлэл зөвлөмжийг хүргэж ажиллах болно. За дээрэс нь ивент болон кейтеринг хариуцж байгаа багуудыг яаж их усүр дээр нь ангилах вэ, хэдэн төрлөөр ангилах вэ, ямар тэмдэг тэмдэглэгээтэй стикер нааж хэрэглэх вэ зэрэг ажлууд дээр нь төлхөө зөвлөмж өгч ажиллах болно. За үүний дараа би тэд болохоор датаг нь аваад сертификатандаа оруулах шаардлагатай байгаа гэдгийг та хэд маань анхаараарай. За, ивентийн хоолос ундааг хариуцж байгаа кейтеринг болон хоолос ундаа хариуцсан худалдаа авалтын багуудтай хандаж хэлэхэд бид аль хэдийн худалдаа авалтын гэрээгээ байгуулж одоо захиалга баталгаажуулсан байгаа хэдий ч хоолос ундаан дээр хэд хэдэн зүйлийг одоо маш яаралтай тохирч энэ зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Нэгдүгээр бид нар худалдаа авалт хийж байгаа сонгон шалгаруулалт хийсэн компаниудынхаа ямар бүтээгдэхүүн ашиглаж байгаа, дотоодын ямар их өвс өрөөд, ямар түүхий дээр ямар одоо хоол хүнс ус ундааг нийлүүлж байгаа гэдэг вендоруудын мэдээллүүдийг авах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт нэгд үүсгэсэн одоо захиасан хоол хүнснээсээ бид нар махан хоол нь хийдийн, веган хоол нь хийдийн, вежетерийн бүтээгдэхүүн нь хийдийн гэдэг тоо мэдээллүүдийг бас авах хэрэгтэй байгаа. Мөн хоол хүнсэн дээр тэр дундаа бид нар хог хаягдл үүсэхгүй байх хог хаягдлын менежментийг манай амгалан эрдэнэ офисертай хамтарч хийх хэрэгтэй байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар нэгд гар хүрээгүй хоол хаягдлуудаа түрүүний зөвлөмжлөр хэлсэнчлэн дараагийн charity их байдлаар бусдад түгэх, нэгэнт идэж бараагүй хоол хүнсний хог хаягдлуудаа тодорхой хогийн саванд цуглуулад компост бордоо хийх одоо жишээ нь газруудад хүргэх гэдэг ажлыг хог хаягдлын менежмент хийж байхдаа зохион байгуулах хэрэгтэй байгаа. Мөн ус ундаан дээр түрүүний хог хаягдлын менежментийн зөвлөмжлөр хэлсэнчлэн нэгэнт ашигласан ус ундааны боотлуудыг зайдал баг нь багасгаж одоо тээвэрлэх, мөн дахин босруулагдах боломжтой шил болон шингэн үндэсний бүтээгдэхүүнүүдийг шилийг дахин босруулах боломжтой юм түүхий дээр хийгдсэн савлгаатай бүтээгдэхүүнүүдийг ашиглаад түүнийгээ дахин одоо боловсруулах үйлдвэрт нь хүрэх байдлаар бид нар хоол хүнс ус ундааны худалдаа авалтаа хийгээд тэрийг ивентийн туршид ашиглаад түүнийхээ дагуу хог хаягдлын менежментийн зохион байгуулад ангилан ялгаад ингээд үйл ажиллагаандаа тусгах. Нөгөөх нь болохоор түрүүний анхны хэлсэн зөвлөмжлөр бид нар вендоруудын мэдээллүүдийг ямар дүнтэй, ямар өртөгтэй, юу худалдаж авсан, тэрний аль нь байгаль дээлтэй, хэдийн бид нар дахин ангиж болохоор байсан бэ гэдэг мэдээллүүдийг авах байдлаар ингэж хамтарч ажиллах байгаа. За дараагийнх нь болохоор бидний эрчим хүч усны хэрэглэн дээр бас анхаарах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр бид нар зочид буудлууд дээрээ тэр дундаа тээвэр логистик дээрээ хэрхэн эрчим хүч одоо байгаль дээлтэй шийдлүүдийг ашигласан бэ гэдэг шийдлүүдийг бас тусгах мэдээллүүдийг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл буудлын захиалга өгөх үед нь бид нар за та буудалтаа ганцаараа өрөөнд биш илүү shared room-ыг авснараа байгаль дээлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой импакт үзүүлж чадна шүү гэдэг уриалгуудыг өгөх. За мөн арга хэмжээний бүх болж байгаа газрууд дээр нээлт болон найд арга хэмжээ, хаалтын арга хэмжээн дээрээ бид нар илүү одоо байгалийн гаралтай биш дахин босруулагдах боломжтой эрчим хүчийг ингэж ашиглаж их усүртэй ашигласан шүү гэдэг мэдээллүүдийг өгөх, мөн power bank илүү цэнэглэх одоо тоног төхөөрөмжүүд дээр нь тийм шийдлүүдийг санал болгох байдлаар ингэж ивентийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. За тэгээд бас энэ яг эрчим хүч усны хэрэглээтэй холбоотойгоор юуг илүү сайн сануулах вэ гэхээр бид нар нэгд ивентийн туршид карбоныг угаасаа үүсгэж байгаа. Тэр үүсгэх арга хэмжээн дээр хогийг ангилах байдлаар, худалдаа авалтаа зөв хийх байдлаар, хоол хүнсээ дахин боловсруулж бордоо хийх байдлаар, за тээвэр болон эрчим хүч зочид буудал вендоруудаа илүү байгаль дээлтэй газруудыг сонгох байдлаар, өөрсдөө хөдөлгөөнд оролцохдоо илүү алхах байдлаар ингээд карбоныг бууруулж чадах алхмуудаа хийж байгаа ч гэсэн нэгэнт үүссэн яаж ч болохгүй карбонууд угаасаа бидний арга хэмжээний туршид үүснэ. Тэр яаж ч болох одоо эргүүлээд одоо яаж ч болохгүй хэмж чадахгүй байгаа карбонуудыг бид нар мод буюу ногоон мас тарих байдлаар офсет хийж ингээд ивентийн туршид бид нар ийм хэмжээний карбоныг хэмж чадлаа. Тэгвэл яаж ч болохгүй одоо нэгд үүсгэсэн карбоноо бид нар одоо чинь оролцогчдын тоогоороо 5,000 ширхэг одоо чинь ногоон мас үүсгэх мод тарьснараа офсетлж чадчихна гэдэг бас дата мэдээллийг тайландаа тусгах учраас бид нар манай одоо мод ногоон байгууламж илүү мод тарих арга хэмжээ ивентийг хариуцсан баг маань биднэрт ямар газар, ямар төрлийн хэдэн настай модыг ямар үйл ажиллагаа процесстэй тарьж байгаа гэдэг мэдээлэл өгснөөрөө бид нар
хэрхэн офсет хийж байгаа тайлан мэдээлэлтэй бас тусах боломжтой. За мэдээж эрчим хүчийг яаж хэмж болох бүх юмнуудыг LED дэлгэц болон бусад зүйлүүд дээр анхаарахаас гадна бид нар эрчим хүчний хэмнэлтэд тоног төхөөрөмжүүдийг тухайн ивент арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудаа бас одоо илүү ашиглахыг бас зөвлөмжөндөө худалдаа авалт хамтран ажиллах журмандаа бас тусгаж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд усны хэрэглээг мэдээж багасгахын тулд бид нар дахин ашиглах одоо нэгэнд үүссэн усыг дахин ашиглаад саарал ус болгоод тэрийг гадаа ногоон байгууламжтай ашигладаг байгууллагуудын мэдээ байх юм бол түүнийгээ аваад бид нар тайлан мэдээтэй тусах байдлаар ингээд арга хэмжээгээ илүү офсетлж чадна. За тээвэр хөдөлгөөн дээр ерөөсөө бид нар carbon footprint багтай байгаар мэдээж цахилгаан машиныг яаж ашиглахын, эко байк дугуй илүү скутерийг ашиглаж яаж одоо дизель түшин карбоныг яаж бууруулж болохын, мөн ойрхон газруудад заавал ямар нэгэн техник хэрэгсэл тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр бид нар алхаж явж болох, эсвэл олуулаа хідүүлээ нэг зүг рүү явах гэж байгаа бол шаттл бас буюу нийтийн тээврийг хэрхэн ашиглах вэ гэдэг шийдлүүдийг бусдад санал болгож одоо байгаль дээлтэй конференц болж байгаагаа сануулах нь өөрөө биднэрт энэ ивентийг тэр дундаа тээвэр хөдөлгөөн дээр илүү sustainable carbon-ыг багасгах үр дүнтэй алхмууд олно. Яг энэ хүрээндээ бид нар яг нөгөө тээвэр хөдөлгөөн, логистик, энэ автобус хариуцж байгаа багуудаас ер нь автобусанд хэдэн хүн суусан, ямар тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа, дизель машин хэд байсан, бензин хөдөлгүүртэй машин хэд байсан, эсвэл хайбрид машин хэд байсан, эсвэл хайбрид болон цахилгаан одоо бензин болон цахилгаан машин хэд байсан гэдэг тоонуудыг авах байдлаар бид нар дата тоо гаргаад өдөр болгон аппликейшн дээр мэдээлэл оруулах байдлаар ингээд анализ хийж боловсруулад ингээд тогтвортой ивент менежментийн зөвлөмжийнхаа дагуу тайлангаа гаргаж цааш нь тусахаар байгаа. За эцэст нь бид нар энэ бүх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагаа ивентийн өмнө, яг ивентийн туршид, ивентийн дараа олон нийт болон GCI-ийн бүх гишүүдэд тэр дундаа ASPAC-ийн ивентэд оролцож байгаа гишүүдтэй танилцуулж, мэдээлж, сурталчилж энэ одоо awareness-ийг үүсгэх тун хэрэгцээ шаардлага байгаа учраас контент, PR, маркетингийн баг маань яг өнөөдрөөс эхэлж энэхүү зөвлөмжийг үзэх юм бол вебсайтн дээрээ, сошиал суваг дээрээ, аппликейшн дээрээ нэгдүгээр бид нар тогтвортой ивент менежментийн хүрээнд арга хэмжээгээ зохион байгуулж байгаа шүү. Энэ нь түрүүний хэлсэнчлэн энэ тогтвортой ивент менежментийн гайдлайнаас үүссэн шүү гэдэг тайлан мэдээгээ хамтдаа бэлтгэж оруулах, ивентийн туршид бид нар хог хаягдлаа багасгаснараа ямар импакт үзүүлж байгаа, тээвэр хөдөлгөөнөө хэмснээрээ ямар импакт үзүүлж байгаа ингээд зөвлөмжийн дагуух 5-6 хэрэгжүүлэх арга хэмжээнд дээрээ бид нар эдгээр мэдээллүүдэд баг багаар ингээд доктортойгоор бас хүргэх нь аюул чухал байгаа учраас PR, контент маркетингийн багаасаа бид нар яг энэ ивентийн туршид энэ зөвлөмжөө танилцуулах, зөвлөмжийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг танилцуулах гэх мэтчлэн юм мэдээж сурчлагын ажлуудыг хийж тэгээд үүнийхээ дагуу бид нар илүү нэг хүн буюу 10 оролцогчдын нэгэнд нь ч гэсэн доктортой ивент менежментийн хүрээнд би хогоо ангилж болдго юм байна, усаа хэмнэж болдго юм байна, нэг удаагийн хэрэгслийг бага хэрэгжилж болдго юм байна гэдэг сэтгэггүй үлдээх нь өөрөө бас манай доктортой ивент менежментийн зөвлөмжийн яг нөлөөлөх хэсэгт маш чухал том нөлөө үзүүлж байгаа учраас маркетинг багтайгаа бид нар дараах байдлаар ингээд хамтарч ажиллаж байгаа. За жишээ нь маш олон мессежүүд өгөх, дижитал маркетинг, тэгээд байгаль орчинд илүү ээлтэй гэдэг мэдээллүүдийг өгөхөөр ингээд хамтарч ажиллаж байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ ASPAC 2025 арга хэмжээгээ тогтвортой ивент менежментийн зөвлөмжийнхаа дагуу баг болгон маань өөрийнхөө хэрэгцээтэй хэсгийг уншаад зөвлөмж гаргасан багтаа хамтарч ажиллаад энэхүү ASPAC арга хэмжээг илүү гайхалтай ногооноор зохион байгуулахыг бүгдээрэнд нь уриалж байна.